Дараагийн мэдээнд оръё. Зуны амралтаар манай улсын иргэдийн олноор зорчдог бүс нутгуудын нэг нь Шенгений орнууд буюу Европын холбоо билээ. Тэгвэл энэ зун Европын холбооны голлох хотуудад цагаар хит алж байгалийн гамшигт үзэгдэл гэж хэлж болох үс төвшөнд хүрч байгааг олон улсын цагуурын шинжээчд сануулж байна. Франц улсад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд тус улсын баруун хэсгийн Бордо бүс нутагт хит алтын улмаас 80-аас 95 насны 3 өндөр настан амь насаа алдсан харамсалтай үйл явдал өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон байна. Энэ 7 хоногт агаарын температур 42 хэмээс давж халах төлөвтэй байгаа тул тус улсын 49 бүс нутагт хит алтын улаан түгшүүр зарлаад байна. Үүнтэй холбогдуулан Францын 2700 орчим сургууль хичээлээ эрт хаах эсвэл цагийн хуваарьтай өөрчлөлт оруулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд тус улсын эрүүл мэндийн сайд Стефани Рист агаарын хэмжээ буурах нь тодорхойгүй байгааг анхааруулсан. Халууны давалгаа Испани болон Их Британи улсыг ч мөн адилхан нөмрөөд байна. Испани цагуурын агентлаг тус улсын харьцангуй сэрэн бүс нутагт тооцогддог хойд засгийн Баск мужид улаан түгшүүр зарласан бөгөөд Жан Себастьян хотод агаарын хэм 40 хүрч 6 дугаар сарын түүхэндх дунджаас 2 дахин нэмэгджээ. Испани баруун хэсгийн Альмерия мужид шөнөдөө агаарын хэм 25-аас 30 хэмээс доош буухгүй байгаа тул хөлбөрийн яамнаас нь ажилчдын цагийг зохицуулах хуулийн хэрэгжилтийг хяналж эхэлсэн байна. Харин Их Британд энэ 7 хоногт агаарын хэм 39 хэмээс давж 1957 болон 1976 оны 6 дугаар сард тохиож байсан түүхэн дээд хит халтаас давна гэдгийг тус улсын цагуурын албанаас анхаарууллаа. Уур амьсгалын мониторингийн мэдээгээр даваа гарагт Европ ТV-ийн дундаж өндөр хэм 24 хэмт хүрсэн. 1961-ээс 1990 оны дунджаас даруй 4.1 хэмээр өндөр буюу дэлхийн бусад твүүдтэй харьцуулахад түүхэн дунджаас хамгийн их холдоод буй бүс нутаг болоод байна. Италийн Ром хотын Пантеоны орчимд ирсэн жуулчид ус оргилуулалт малгайгаа нургаж нүүрээ угаан халууныг тэсвэрлэхийг хичээж байгаа бол зарим нь сэрэгцүүлэгч сэнстэй ресторан үйлчилгээний газруудад хорогдож байна. Энэхүү хит халалт нь зөвхөн хүмүүст төдийгүй зэрлэг байгаль ан амьтдад асар том сорилт дагуулж байна. Бельгийн Темплу дахь зэрлэг амьтдыг хамгаалах төвд сүүлийн 3 хоногийн дотор халуунд нэрвэгдсэн 150 гаруй амьтан шуудыг авчирчээ. Тус төвийг үндэслэгч биологч Ромейн де Жегер хэлэхдээ байшингийн дээврийн хөндөд үүрээ застдаг хараацаа болжмор зэрэг шуудын үүр орчимт температур 50-аас 60 хэмт хүрч шууд үүрэндээ халууцж өгөхгүй тулд дээвэр дээрээс доош өсөрч байгаа тул хамгаалтын төвөд ачаалал дийлэхгүй төрж байгааг дурдсан байна.